За минь за энэ доо яаж байгаа бол таймцсан яаж өгч. За бүх хатмын их хурлын тэргүүн Ир Батбаян байна. За миний би цогц зайвууд хийж байгаа. За зай үздэг та бүхэн бол ерөнхийдөө мэдж байгаа. За одоо 6 дахь цогц зайв хийх гэж байна. 6 дахь зайв маань Енисей Киргиз улсын тухай зайвыг ингээд та бүхэндээ хүргье. За Киргиз улс орчин тогтсон хугацаа их богинохон байдаг. 19-оос 20 жил багцааны юм болов гэж түүхэнд харагдаж байгаа. За тухайн үеийн Киргизүүд мөн уламж төсөөр нүүдэлчдийн уламжлалыг авч хэрэгэлсэн буюу их хурлыг хэрэгжилж байжээ. За Киргизийн газ угсааны хувьд Енисей Киргизүүдний эртний Саян автобус нутгаар нутгалж байсан угсаатны нэгдэл гэж үзэж байгаа. Зарим судлаач тэднийг түрэг угсааны зарим нь холимог түрэг самаадын гаралтай гэж үздэг. Түүхэнд анх хятадын сурвалжид Г-гүн, Цянгүн гэх нэрээр тэмдэглэгдсэн байдаг гэж байгаа. Манай энэ 7 дугаар зуунд Түргийн хаант улсын захиргаанд оршиж байсан. 8 дугаар зуунд өөрийн хаант улсад захирагдж байсан. Харин 840 онд Енисей Киргизүүд босго гаргаж өөрийн хаант улсыг бод зохиж Төв Азийн гол цом болж түрэг угсаатны улс төрийн нэрсийг өөртөө шилжүүлсэн. За 900 төгсгөх чинь Алтай Товаа Монголын баруун хойд хэсэг хүртэл нөлөөтэй болсон. Тэдний хаан Ажаа ишвэл хан цолтой байваа. Нүүдэлчин төрийн уламжлалаар Овг аймгийн зөвлөл Ахмад ноёдын хурал их хурлтай төстэй бүтэц ашиглан төрөө үздэг байсан. Их хурлын уламжлалтай шууд холбоотой шинжин хааны эрх мэдсийг Овг аймгийн зөвшөөрөлөөр бацгаажуулдаг буюу чуулганаар бацгаажуулдаг. Цэргийн болон төрийн том шийдвэрийг хамтын зөвлөлөөр гаргадаг. Овг аймгийн зөвлөлөөр шийдвэрүүд гаргадаг байсан байна. Овг аймаг жанжид ноёд оролцсон. За морин цэргийн хүчтэй төрөг бичиг, уран бичиг хэрэгжилжсэн. Бөө мөргөмөл дамгуулж тэнгэр шүтлэгтэй байсан. 10 дугаар зуунаас дотоод ботрол үүсэж Кядан улс болон бусад хүчнүүдийн дарамтанд орж суларсан. За маш богинохон хугацаанд Монгол улсад оршин тогтсон улс байгаа. Энэ мэн 19-оос 20 жил гэсэн ийм ялгаатай тоонууд явдаг. За багтаагаар нэг 20 шахуу жил гэсэн үг тийм ээ. Өвгөр хаант улсыг унгасан том хүчин Түрэг угсаатны улс төрийн түүхэнд чухал үүрэгтэй Монгол төрийн нүүдэлчдийн их хурлын зөвлөдөг засаглалын уламжлалын нэг хэсэг нь байсан гэж үзэж байгаа юм. Төв Азийн эртний ард түмнүүдийн нэг Киргиз төвнийг анх Сибирийн төв хэсэг Енисей мөрний дээд хөндий Мин улсын хотод орсон байсан гэдэг ба магадгүй тэд Цяны улсаас өмнөш нутагшин байсан байж магадгүй юм аа. Ийм магадaltaй юм аа гэсэн магадл яригддаг. Гарал угсаа их дүүрийн түүхийн талаар товчхон хэлээд өгч бодож байна. Манай өвний өмнөх 201 оноос хятад сурвалжид хүн нарт эзэгдсэн аймагуудын дотор Г-гүн буюу Гянгүн гэх нар гарах өгөөд тэдний Киргизүүдийн өв хэмээдэг. Тэд Тэвэ аймгийн холбоонд за Тоогоз буюу 9 аймаг Өвгөр, Киртаруш, Басмил, Огуз, Казар, Аланчууд, Киргизүүд, Тува, Якут зэрэг ордог байжээ. Төв Азид үүсч задарч байсан гүрнүүдийн бүрэлдэхүүнд орох болон тэмцэг зэрэгээр оршиж байжээ. Манай өвний 2 дугаар зуунаас өмнө Хакс Минусын отгорт Иинда яваа буюу Иран угсааны данзинчууд байсан гэдэг ба хүн нар тэднийг манай өвний өмнөх 1-р зуунд идсэн 150 жил ноёрсон бөгөөд энэ үед Алтай язгуурын гэрт монголчууд төрөхөд Гянгүүчүүд хүн нар шахагдан тус бүс нутагт шилжин шаргал ус цэнхэрнүүдэд Дянзачуудтай генетикийн болон соёлын солилцоонд орсон үеэс Гян буюу
Ким Инэсэ мөрний хүндий Хакс Минусын хотгоор Гянгун нарын нутаглах үндсэнд болсон байна гэж түүхэнд үзэж байгаа юм. За тэгээд манайхан нэг юм ойлгоо. Би ерөнхийдөө ингээд энтэндээс төвөрсөд за бас өөрхөө мэддэг хэв хэмжээнд бичсэн юмнуудаа. За зарим юмыг бол шууд энтэндээс авсан сурвалж юмнуудаа хооронд нь харьцуулсан дүгнээд за энэ магадaltaй их олон юуны магадaltaй хүмүүсийн бичсэн түүх за энэ яриа юмнууд бичмлүүд түүхэн судаг юмнуудаас ингээд магадaltaй гэсэн юм аа ерөнхийдөө хурангуулаад та бүхэнд уншид танилцуулаад яваад байгаа шүү. За энийг их зөв ойлгоорой. За Гянгун нарын нутагт үндсэндээ болсон байна. Тэд дэнлинжүүдээс гадна үүгээр Самаяд болон Кет эстнүүдтэйч нэлээд толицсон бололтой. Үүний ноцгоо нь Таштикийн соёл дурсгал олдоогоодаа сарагдах бөгөөд 7-оос 12 дугаар зууны Хятад болон Муслим сурвалжид тэднийг улаан үстэй ногоонуудтай хүмүүс гэж тэмдэглэн үлдээсэн байдаг. Мөн орчин үеийн генетик ДНК-гийн судалгаач үүнийг давхар буцах бөгөөд одоогийн киргизчүүд нь тэр үеийн Сибирийн орсон суугчдын удам гэдгийг баталдаг. ДНК-гийн судалгаа одоогийн киргизчүүдийн 63% нь өвөг Индо Европ хэлтний ген гэгдэг. За энэ Уяанда за энийг би дагаа нь хариулчих. Мөнхөд амарччихэд юм бичсэн юм байна. За хүн нэгэн гоёхсын дараа киргизүүд хэсэг тусгаар байгаад Нирваны мэдэлд байсан тусад 758 онд эзлэгдэн 80 орчим жил болжээ гэж байгаа. Киргизийн хамт улс киргизүүд 818 онд за энэ өсөлж явж байна. Ажаа хааны удирдлага өөрийн өсөлт болсон харгалгууд болон төвдтэй холбоо тогтоон 20 гаруй жил амжилттай тэмцсэн 840 онд өөрийн дотоодын хямралыг ашигласан нийслэл Ордо Базик буюу Орд Базикыг төвөөж өөрийн хамт улсыг мөхөөжээ. Гэвч тэдний байлдааны амжилт богинохон хугацаанд үргэлжилсэн бөгөөд томоохон хэмжээний газрыг эзлээгүй байна. Зарим киргизүүд 7 усруу нүүсэн Ингэр ууланд анхудаа киргиз суурших эхлэлийг тавьсан байж болох юм а. Гэвч нүүсэн эсэх нь төдийлөн тодорхойгүй гэгдэж байгаа. Киргизүүд өөрийг унагсан ч Монгол сууршилгүй буцан баруун хойш нутаг руугаа явсан шалтгаан болсон цаг хугацааны талаар эрдэмтэд нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй байна. Зарим судлаачид Кеданчуудад чагдан баруун тийш хөдөлсөн гэдэг бол зарим нь цаг агаар уур амьсгалын өвчин зүйлсэн улмаас өөрөөсөө баруун тийш нүүсэн гэдэг. Учир нь киргизүүдийн аж ахуйд мас үгээс гадна газар тариалан нь чухал байрлаж байсан бөгөөд Монголын өндөрлөг газар тариаланд тохиролж буйтай байсан гэж үздэг. 924 онд Кедан улсын зэрэг Монголыг эзлэхэд Монголд киргизүүд байгаагүй нь киргиз улс Монголыг захирч байгаагүйг баталдаг. Монголчуудын дунд Киргиз хаан гэж байгаад булш оршуулгаар цогцлон үлдэж чулуун хөрөг дүрсээ бүтээгээд нүүгээд явчихсан юм гинзээ хэмээх аман домог байдаг нь археологчид Киргизүүн Хиргиз буюу Хиргиз гэсэн нэр түүхэн тэмдэглэхээс өмнө үед хамаарагдах археологийн соёл болохыг бүрэн тогтоожээ. Өөрөө улсаар Монгол дахь төргийн ноёрхол үндсэндээ төгсгөл олсон гэсэн үзлийг дэлхийн эрдэмтэд дэмждэг бөгөөд Киргизийн цэргүүд төгссөн уйгурууд богино хугацаанд Монголыг орхин урьж нүүсээр Монголын өндөрлөгт төр хугацааны овг аймагуд баг үлдээгүй байна. Киргизийн цэрэг тэднийг тэмдэг үртэл үлдэн хөөж нийслэл Ордо Базикийг томн дээрэмдсэн байна. Төргүүд Монголын өндөрлөгөөс нүнгүүт урд нь төргийн довцгоон чагдан зүүн зүгнүүсэн Монгол овг аймагуд их нутагтаа эргэн ирж суусан байна. Киргизийн болон дэлхийн зарим түүхчид өөрөө сонсны дараа Киргизийн хаант улс одоогийн Монгол, Өвөр Монгол, Тува, Хакас, Енисэ мөрний сав газар зэрэг хэдэн сая километр квадрат нутгийг захирч байгаад 924 онд Кедан улсын довцоогоор эзэлсэн газараа алдсан гэж үздэгч энэ үндсэл муутай юм а. Үнэн хэрэгдээ Енисэ киргизүүдийн эзэмшил нь төдийлөн ихтэйг өгөөд Тува, Хакас зэрэг Енисэс мөрний сав газрын хэдэн зуун мянган километр хавтгай газрыг хамарч байжээ.
Төв алдах эртний улсуудын түүхийг судлахад эртний гихтийн он тооллын бичгүүдийг ихээхэн ашигладаг ба Киргизийн улс усан тогтнож байсан гэх баттай баримт эртний хятадын түүхийн номуудад байдаггүй. Түүхчид хятад хэл дээрх мэдээллийг уншихдаа алдаа гарснаас Киргизийн улс нэлээдгүй том газартай нэлээдгүй хугацаанд оршин тогтнож байсан гэсэн алдаатай дүгнэлтэнд хүрчээ. Киргизүүд нь нүүдэлч хатан байсан бөгөөд Ажаа хооны 12 хувь нь түүний улсыг авч чадсангүй бутган дойтоход хүргэсэн байна. Киргизүүд Хакасад төлөвлөн сууршиж байжээ. Судрын чуулганд дурдсанаар өөрийн дараа татаагаа төвчгөргөж Монголын сударт нутагт нөлөөгөө тогтоосон гэдэг тул төргийн үед 840 онд дуулсан гэх нь үндэстэй юм а. Өөрийн хаан улсыг мөхөөж Монгол нутагт ноёрхсоо тогтоосон Киргиз нарын өвөг дээдсийн нэрийг Нанхадын олон үеийн түүх сударт Гэгүн, Гэнгүн, Гэюу, Хигас гэх зэргээр дуудлага хувийн тэмдэглэжээ. Гэнгүн нарыг Хүннээ улсын модон шинэ 1900 оны 209 оны үед байлдан үзэж байжээ. Энэ үед тэд Өмнөд Сибирийн Енисей мөрөн Абакан гол хаваа нутагдж байваа. Манай эртний 758 онд өөрийн иргэшээд орж 82 жил болоод 20 жил өөрийн нөхцөлийг эсэргүүцэн тэмцэж улмаар 840 онд өөр улсын төвийг мөхөөжээ. За төрийн бүтцийн хувьд бол Киргиз улс нь төвийг хаан толгойлж байсан гэх ба түүний дор дагаалсан зэрэгдэг бүхий төшмөдүүд байжээ. За нөгөө төргийн засаг цагаагаар хэлбэргүй энэ төшмөдийн зэрэгдвийг авч хэрэгэлсэн гэгддэг. За эд ихэвчлэн төр цэгийн хэргийг эрхэлдэг байсан байна. Киргиз улсад хууль дүрм чамд нарийн байсан. За одоо нэг сайд гэдэг тухайд орж ирж байгаа сайд ерөнхий дарга захирагч гэх мэтийн. За ерөнхий дарга нь 3 ширхэг байж, захирагч нь 10 байж гэх мэтийн ийм хөө дотоод зохион байгуулалттай байжээ. Дайнд орохын өмнө үүмэн гаргагчид, ил жаргалын гүйцэтгэгчид, хаанд буюу зөвлөгсөд хулгай хийгчдийг цаазаа гаргадаг байжээ гэж байна. За нийгмийн хувьд Киргизийн нийгмийн давхарж байгаа төрөгчүүдийн нэгэн адил ил хэмэх язгуурчны бүлэг хар бүдүүн хэмэх жирийн ард гэсэн үндсэн хоёр хэсэгт хуваагдж байваа. Язгууртан бүлэгт хуучин овгийн халагч нарын өмг төшөг болсон цэрэг багтаж байжээ. Язгуурт нар гэр орныхаа аж ахуйн ажилд олсны хүн боолыг ашиглаж эхнэр хүүхдээ хүнд ажиллаас чөлөөлдөг байжээ. Язгууртнууд нь хувь эзэмшил газар нутгийг захирч тэнд оршин суугчдаас алба давтвар авдаг байв. Мөн хар бүдүүн нар нүүдлийн ба хар сууршны байдалтай аж төрдөг байжээ. За соёлын хувьд Киргиз нарын гол амин зуулах нь нүүдлийн аж ахуй, мал аж ахуй, мөн газар тариалан эрхэлж байсан эрэгтэйчүүд нэмэг зүүдэг, бардам, эр зөрөгтэйгээ харуулах гэж авсаа хээлдэг. За нөгөө авсаа хийх гэдэг нь юу гарч ижээ шүү дээ. Шивэс тийм ээ. Эмэгтэйчүүд нь нөхөд ахаа хүзүүгээ хээлдэг. Киргизүүд төмөр авт мөнгө зэс туглах зэрэгээр гэр ахын олон төрлийн гэрцэл зүйл болон гоёл чимгэл уурладаг байжээ. Дагчуудын хээлж ургалзалж сав суулга эмээл хазаар худлах сэлэм бүс зэрэг соёлын дусгал зүйлс манай түүх соёлын музейд бий. Киргиз нар үлсэг ангийн янс бугын цусан ба ясан ивэр хус модыг дундад дааз хятад гарan худалдаж тойг элдэг бүс байгаа анжис гоёл чимгэлийн зүйлс цай чи будагтай сав суулгах зэргийг худалдан авдаг байваа. Киргизүүд тал газар цуглаж бөөлүүлж сувсагдаг савдаг тагдаг байжээ. Мөн нас барагстаа ямаар орж гашууд зүйлдээд шатаад чамдрыг нь жил өнгөрсний дараа оршуулдаг байжээ. Киргиз үеийн тусгад Монголын өмнөд Сибирь нутгаас олддог байна. Мөн сар улирал 12 жилийн хуваар бүхий цаг тооны бичиг хэрэгжилж байжээ. За нөгөө 12-ны нэрдэг бид бүхний одоо хийж байгаа 12 жилийн тоос. Киргизүүд манай өмнө 923 онд Киданаас зохиогдсон Тамирын руу шахигджээ гэж байна. За Киргизийн хаан улсын дараа үе. Зарим киргизүүд нь тэнгэр уулууш сууршилж уугал нутаг хэм хэмчиг буюу Енисей мөрний хүндэд нэгэн хэсэг байсан ба 1207 онд Чингис хааны ууган хүү жүч тэднийг дагуулснаар Монголын хаяганд орсон байна. Энэ тухай Монголын нууц төвчөнд туулай жил жүчийн баруун гарын цэргүүдээ ойн иргэнд мөрсүүлваа. Бухаа газарчилж одов. Ойрдын хутуугаа бихий төмөн ойрдын урд элсэн орж ирв. Ирээд жүчийг удирдах төмөн ойрдтой газарчилж шигшигд оруулваа. Жүчийн ойрд бүрээд баргууд, урсууд, хавханаас, ханхас, тубаа тэргүүтнийг оруулаад
түмэн гэлгүүзүүдэд хүрвээс гэлгүүзүүдийн ноён Эдианаас Авдиев Орбек нэгэн гэлгүүзүүдийн ноёд элсэн орж цагаан шонхрууд цагаан актас хар булгад аваад ирж жүчид уулзваа гэж нууц төвчөнд дурдж байжээ. Энэ түмэн гэлгүүзийн хойч 3,000 Инэсэн гэлгүүзүүд одоо туваад байгаа билээ. Инэсэн гэлгүүзүүд болон Тэнгэр уулын гэлгүүзүүдийг ялган салах аргагүйгээд магадгүй тэд Инэсэн ихээс Тэнгэр уул үрдсэж талхан байсан байхыг үгийг газаргүй өгөөд сүүлийн үед эрдэмтэд судлаачдын дийлэнх нь одоогийн Киргизийн бүгд найрамд хулс буюу Тэнгэр уулын гэлгүүзүүдийг эртний скип буюу Сааха Усүн Дивийн аймагуудаас үссэн гэсэн дүгнэлтэд хүрч байна. Киргизүүд мөн чон буюу нохойг их үүсэлтэйг холбон домоглох ба эцгийн талаа чон нэмсэн байдаг. Киргиз домгой бол тэдний өвг нь Казил буюу улаан нохой гэдэг. Уг домгой хааны хүн чивгчтэйгээ зугаацсаар хот хүрээсээ гадагш явдаг байсан ба нэг удаа яваад ирэхэд нь аавуулыг нь дайсан итгээд тонн талж хүн зоныг нь устгасан байжээ. Тэр аавуулд үлдсэн ганц амьд нь нэгэн тайган нохой байснаар гүнж болсон түүний шивгчд болох 40 бүсгүй болсон тэр улаан нохойн дундаас Киргизүүд үүссэн гэх үгээр 40 бүсгүй буюу 40 овог аймгийн нэгдсэн Киргиз нэр үсэг хэмээдэг. Тэгээд ч одоо Киргизийн төрийн талбайны тоонолжин түндүг буюу гэрийн тоон голтой нь наран 40 цацагтай байдаг гэж. За ингээд Киргизүүдийн удам холбоо нь өнөөгийн Киргиз улсын Киргизүүд нь Инэсэн Киргизээс гаралтай гэдэг ч Инэсэн Киргизээс гаралтай гэдэг нь бацагдсан Хакасуудаас буюу Кипчак бүлгийн хэлээр ярьдаг учраас Инэсэн Киргизтэй холбоогүй байж болох юм гэсэн таамаг бий гэдгийг бас хамгийн сүүлд дурдж хэлээд энэ завийг дуусгая. За тэгээд энд манай мөнхөө юм бичээдсэн. Буяа амдаа их хүн шиг хэлсэндээ хүрээ хот дүнд гүйцэгдэж байгаа шүү гинэ. За надаас ийм шиг хэлсэндээ хүрнэ гэж юу яриад байгаа юм бол өдөр одоо мөнхөө үдчихэж байгаа юм байна. Өдөр мөнхөө над руу залгасан ярьсан тодорхой хэмжээний за би одоо нэг хүний найдаад ярьсан юм би займаар ярихгүй хүндэж хэлэхгүй тодорхой хэмжээний юм ярьсан хоёулаа. За энэ дунд чинь тэгээд нөгөө өглөөний лайвтай холбоотой хажаатай холбоотой асуудал байгаад байгаа. За тэгээд ойлгомжтой мөнхөө өдөр нууццаагүй би үүнийгээ тодорхой хэмжээнд хүндэлж явдаг гэдгээ ярьсан. Уулзахдаа минуттай устай ингээд явдаг. Боломжоор би нэг юмдаа зайг таахыг хичээдэг. Зарим нэг юм ширсэд ингээд явдаг. Ийм учраас чи тэр нууц сайдсан юм байхгүй. Нэг хүүхнээс буюу хажаагаас болоод өгшөндөө ийм хандлага битгий гаргаа гэсэн юмыг мөнхөө минь ярьсан. Би ч гэсэн би ч амтай нууц сайдах юм юу ч байхгүй. За хамгийн гол юм нь юу гэхээр миний журмын найзыг ийм байдлаар ярьсныг тийм ээ. За тэгээд эмэгтэй хүнийг тэр янз бүрээр хэлсэн байлээ. Энд чинь дургу өдлөөд өгшөндөө зайв ийсэн юм аа. Тэгэхээр энэ дээр чи тэр хоорондоо юм байхгүй шүү гэж. Би журмын нөхрийн хувьд найзын хувьд одоохондоо битэр бас тодорхой хэмжээнд төрөлхөө зайван дээр хэлсэн. Өдөр бол хуулзаад өнжөөд нэг яаж хурд байдгүй ч гэсэн жилд нэг ганц удаа нэг 2 удаа ч юм уулзаад 5 угсалчдгийг би нэг бас дэмжиж ингээд явдаг юм аа. Би нэг юмдаа зайгтаад ингээд явдаг хүмүүс. Тэгээд надад тус өгсөн би хүний тус ус хоёрыг бол мартахгүй гэдгээ мөнхөө чамд найз нь маш тодорхой хэлсэн. Би хүний тусыг хизээч мартахгүй. Өсийг хизээч мартахгүй. Тус ус хоёрыг мартаж үл болох юм аа. Ийм учраас би хүний тусыг мартахгүй. Энэ олон надад туссан хүмүүс гэдэг хажаа байж байна. Тань ягч маань байж байгаа. Өглөөний лайвдаа би бас дуртаал хэлсэн тийм ээ. За тэгээд их олон сайхан хүмүүсийн тус юмуд байгаа. Энэ хүмүүсийг би эзэж мартахгүй. За янз бүрийн асуудал мууд цайдсан ус сонсон янз бүрийн асуудлыг бас мартахгүй. Хоёуланг нь мартахгүй. Ийм л хэмжээний юм. Гэдгээ маш тодорхой хэлсэн. Тэгэхээр зайгаа устгах гэсэн
За тэгвэл юу яа? Нилээ явсны эцэст. Чи зайваа устгаж. Тэгээ хоёул зэрэг зайваа хамт устгая гэсэн. Үгүй би зайваа устгахгүй л гэсэн. Тэгэл хэдүүлээ нээж нэгдээд энэ хинийхээ цэнгдийнхээ явуулж байгаа энэ бензин тосны асуудалтай хамтарч оролцоод ингээд цааяа хэдүүлээ гэсэн юмсан тэгээд гэсэн. Ингээд битээр дууссан. Тэгэхээр одоо манай найзаас юу хүсэж байгаа юм бол энийг л хэлчихмээр. Миний утсыг мэдж авч утас руу дээрээ хэлчихгүй дөө гэж. Яг юу хүсэж байгаа юм бэ? Зайв устгах гэсэн шүү дээ чи ядаас. Би зайв устгах болно. Гэхдээ чи тэр эмэгтэй хүний тухай хэлсэн зайв бас айдсан устгачих гэсэн. Тэгэд давай тэр зайв миний өгш устгачих. Тэгэх юм бол өгшин зайв устгачих. Ядуугаа чи тэр мууд сайдах юм оогт байхгүй. Юу мууд сайдахчгүй ядуугаа шүү дээ. Тийм хоёр оронд юм хүмүүс үйч. Тийм юу гээх вэ? За тэгээд ямар ч энд ороод мөнгө хүндлээд тайлбарлая. Өмнөх саяглага буцаа авахгүй бол. За тэгээд юу байна? Сайн мэн ингээд энэ 6 дахь сайн мэн болж явах шиг байна. За одоо их богинохоо хэмжээний нэг 2 улсын тухай зайв хийгдээ. За тэгээд жинхэнэ нөгөө нэг эх орныхон тухай буюу хамаг Монголын тухай. За тэгээд их Монгол улсын тухай зайвуудыг хийж эхэлнэ. Энэ мэн бол урт хугацааны өчгөрсөн зайв болох байх. Энэ богинохон би багтаахгүй хүн болгон дээр зайв хийх байх. Нэг хоёр сарын зайв болчих байх гэж бодоод. За ингээд зайв хийгээд явчихна да. Их хурлтай толбогдсон хүмүүсийн тухай. Энэ хүн бага насаа яаж өнгөрөөсөн, эдгээр насаа яаж өнгөрөөсөн, ямар дайн тулаанд яаж оролцож ирсэн гэх мэт. Их хурлтайгаас гарсан хаадууд, их хурлтайд оролцож ирсэн хүмүүс, энэ автооргийнхэн гэх мэт хүмүүсийн тухай зайвуудыг өөрчлөлт хийнэ. За ингээд зайв юм сайхан шийрлээд өгөөрэй. Энэ их хурлтай түүхэн үндэслэл гэсэн зайвыг хийж байгаа. Бид бүхний уламжил, ёс заншил, төрч ёсны түүх уламжилтай нэг толгойтой зайвууд явж байгаа учраас та бүхэн дэмжээ зайг шийрлээд өгөөрэй гэж хүсэх байна. За түр шүү дээ. За тэгээд энэ дээр бас нэг номныхон тухай бас зайв болсон дээр хэлээд байхгүй засахгүй. Ном маань 700-аас 800-аас ном бичигдэн. Энэ дотор тэгээд их олон хүмүүсийн одоо энэ зайв үзээ байж байгаа та нөхдийн ч гэсэн одоо энэ их хурлтад оролцож ирсэн хэвээр бэрч чинь бүгдээ яг үнээр гарна. Ямар хэлбэрээр их хурлтай үйл ажиллагаанд оролцож ирсэн, яаж дэмжиж байсан, энэ хувь яаж оролцож ирсэн. Одоо нэг тайны агчмын энд үзэж байх шиг байна. Тайны агчийн тэр оруулсан сая 350 мянган заасны хувь нэмэрч гэсэн орно. Гэхдээ энийг буцааж төлсөн хэмжээний юм яг үнэн бас энэ номонд ороод явчихнаа. Хүн бүгдийн хувь энэ их орно гэсэн сэтгэл зүрэхтэй их орныхоо төлөө гэж зүтгэж тэмцэж явсан хүн болгон энэ бүх ард түмний их хурлын үйл хэрэгт оролцсон. Тодорхой хэмжээний жижигхэн том хэлбэрээр за тэгээд янз бүрийн хэлбэрээр оролцсон байгаа шүү дээ. Энэ хүн болгоны оролцоо, энэ хүн болгоны нэрс тэгээд товч намтрууд нь 3000 хүний товч нэрс. За тэгээд зарим гол хүмүүсийн товч намтрууд байгаа хэмжээний ийм ном бичигдээд бэлэн болчихсон. Одоо юунд өгөх гэж байгаа? Хэвлэлтэнд шилжүүлэхэд бэлэн байгаа. Хэвлэлтэнд шилжүүлэхээс өмнө би яг одоогийн байгаа хийгдсэн энэ их хуваар оюуны өмчийн газар өгчихсөн. Одоо оюуны өмчлөгийн төслийг авах хад ойрхон болчихсон байж байна. Оюуны өмчийн газраас нэг удаа дуудаад тэдэнд дот гэрчлэгээ юм үг аваад гэдэг юу яах вэ? Тэгэхээр оюуны өмчөөр баталгаажсан хэмжээтэй энэ түүхэн их хурлын тухай Монгол улсад төрч ёс үүсэн байгуулагдсан үеэс авахгүй 2-3 мянган жилийн үеийн энэ түүхэн хүмүүс за бусад хэв хэлбэр бүх ард түмний их хурлын тэмцэл янз янзын юмнуудын тухай энэ ном маань гэдэг
бэлэн болж байгаа шүү. Одоо тэгээд дахин нэг хянан засуулаад энэ дээр бас марцсан сансан оруулаагүй хүмүүсэнд байх вэ? Эдгээр хүмүүсээ бас дахиж нэг нэгтлээд бусдынуудыг бол нэгтлэх шаардлагагүй. Энэ хүмүүсийгээ нэгтлэн. Бүх автомны их бол Батикийн нийгэмд үлч төрийн бус байгууллагын түүхэн зам гэсэн бас дэд хэсэг байгаа. Энэ хэсгийг нэгтлэн. Дахиж нэгтлж нэг шүүлтүүд оруулаад тэгээд номыг хэвлэгднэ. 20-30 сэдвэрний санхүү орно. За энийг өөрийнхөө биеэс өөрөөсөө гаргаад ингээд тус тусдаа хэрэгтэй, хойч үедээ хэрэгтэй юм номыг бүтээхэд бэлэн болж байгаа шүү гэдгийг өнөөгөө мэдэгдээд энэ зайвууд маань бас энэ номон дээр бас орох хэрэгтэй юм аа гэдгийг бас хэлье. За түр баяртай баярлалаа. За мөн шийдвэр